Орондгов аймгийн Бүс нутагт 1964-өөс 2020 оны хооронд 2 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөл 7300 орчим болсон байна. Энэ нь жилд дунджаар 130 орчим газар хөдлөл болсон гэсэн үг ээ. Гэтэл сүүлийн 5 жилд бол энэ дундаж тоо бол 340 болж эрс өссөн. Харин 3.5 магнитудаас дээш газар хөдлөлийг хүнд мэдрэгдэх үйц болон хүчтэй газар хөдлөл гэж үздэг. Ийм газар хөдлөл сүүлийн 50 жилийн хугацаанд нийтдээ 87 удаа болсон байна. Харин сүүлийн 20 жилд 49 удаа, сүүлийн 10 жилд 29 удаа, сүүлийн 5 жилд 19 удаа болж газар хөдлөлийн тоо идэвхжил эрс нэмэгдэж байна. 21 он гарснаас хойш 3.5-аас дээш магнитудтай газар хөдлөл 3 удаа болсон байна. Энэний нэг нь бол 2021 оны 3 сарын 23-нд Говь Сүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км-т орших голомтонд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ. Энийг одоо манай аймагт бол нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Дараагийнх нь бол 4 сарын 2-нд Дэлгэр цогц сумаас баруун хойд зүгт 11 км-т 3.7 магнитудтай газар хөдлөл болсон. Түүний дараагийнх нь 5 сарын 20-нд Үлзий сумаас зүүн зүгт 55 км-т 3.5 магнитудтай газар хөдлөл болсон. Он гарсаар хүчтэй газар хөдлөлийн тоо 3 бүртгэгдээд байна. Эдгээр магнитуд гэдэг нь бол газар хөдлөлийн хүчийг голомтонд нь хэмждэг физик хэмжигдэхүүн байгаа. Харин газар хөдлөлийн харилцан үйлчлэл нь тухайн байгаа хүний оршин суугаа нутаг нь хэр хоол зайтай голомтноос мөн хөрсний бүтэц тухайн хүн ямар байшин барилга байгууламж дотор байгаагаас шалтгаалan харилцан адилгүй мэдрэгддэг. Энэ харилцан үйлчлэлийн хүчийг хэмждэг хэмжигдэхүүнийг бол баал гэж нэрлэдэг. Газар хөдлөлийн эрчимжилт сүүлийн жилүүдэд ингэж нэмэгдэж байгаагаас болоод газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангахын тулд байгууллага иргэн бүр бол дараах 7 алхмыг бол мэдэж санаж хэрэгжүүлж явах ёстой байна. Нэгдүгээрт нь бол оршин суугаа газрынхаа аюул учруулж болцсошгүй эрсдэлтэй байдлыг тодорхойлох. Үүнийхээ дагуу хоёрдугаарт нь бол төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөтэй байх. Гуравдугаарт нь бол анхны тусламжийг ийж бүрдэлтэй байх. Дөрөвдүгээрт нь бол байгууллага иргэн бүр газар хөдлөлөөс хамгаалах барилга байгууламж агуулвал стандарт нормативийн дагуу барьж байгуулах шаардлагатай байна. 5 дугаарт нь бол газар хөдлөлт болсон үед аюулаас хэрхэн сэргийлэх вэ? Яахав гэдгээ урьдчилан мэдж ямар үйлдэл хийхээ сайн мэддэг байх ёстой байна. 6 дугаарт нь бол газар хөдлөлсөний дараа биеийн гэмтэл болон хохирлыг шалгах хэрхэн шалгахаа мэддэг байх. 7 дугаарт нь бол гамшигаас хамгаалах бэлэн байдлыг үйл ажиллагааг хангах үйл ажиллагааг бол дадлага туршлагатай болсон байх хэрэгтэй. Эдгээр үйл ажиллагааг одоо хэрэгжүүлснээр газар хөдлөлтийн гамшигын эрсдлээс хамгаалах мэдлэгтэй болно.